100-аас 1000 хүрэхэд зам буюу дэлхийн өндөр технологийн IT салбарт ажиллаж байгаа монголчуудын инженер болон бус чиглэлээр ажиллаж байгаа тоо 100 гэдэг тооноос яаж дараагийн 1000 100000 гэдэг тоонд хүрэх ёстой юм бэ гэдэг талаар нэлээ мэдээллийн чанартай өөрийнхөө одоо бус хүмүүсийн туршлага дээр үндэслэн яриа өгье. Тэгээд нэлээ нээлттэй ярилцлага болохоор гараа өргөд асуугаарай, зогсоогоор тодруулга аваарай гэж хэлмээр байна. 100-аас 200 буюу энэ бол ерөөсөө одоо Монголоос одоо Монголын иргэдүүд IT-ийн дэлхийн одоо нэр хүндтэй эсвэл дэлхийд ямар нэгэн чиглэлээр IT-ийн бизнес хийж байгаа компанид инженер болон бусад мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо واخхой. 1000 биш, 100000 биш, 100000 биш, бас 10 биш. Энэ ажиллаж байгаа компаниудын нэрсийг харах юм бол том нэр зөндөөл байна. Акул компаниуд гэж ярьдаг. Amazon, Apple, Cisco, Facebook, Google, Cree, IBM, Intel, LinkedIn, Microsoft гэх мэт Workday, HP, Rakuten, Yahoo гэх том брэнд нэрнүүд. Тэрнээс гадна жижиг хүмүүсийн ихэнх нь мэдхгүй тийм мөртлөө амжилттай явж байгаа олон компаниуд. Жишээ нь Quora, Yext гэх мэтчлэн. Үүнээс гадна бас гарааны бизнесүүдэд ажиллаж байгаа зөндөө олон монголчууд байна. Ихэнх нь iCodes компаниг сая танилцуулсан. Expect Labs, Rocket Fuel, HackerRank, Square, Call9 мэтчлэн. Ерөнхийдөө зарим хүмүүсийн сонсоогүй, зарим нь болохоор хүмүүсийн байнга сонсдог нэрнүүд байгаа. Тэгээд энэ тоог 2-5 жилийн дараа ч юм уу 100000-аас 20000 болсон ч юм уу 10-аас 2000 болсон байгаад миний хувьд үнэхээр баяртай байна. Тэгээд тэр талаар би ийм том компаниудад болон жижиг компаниудад орохдоо ямар процессор яаж ордгийг, ямар шалгуурууд тавигдаж байна, яг юун дээр анхаарах уу гэдэг тал дээр өөрийнхөө болон бас бусдын туршлагаас үндэслээд нэг тийм ерөнхий яриа өгнө. За тэхийн өмнө өөрийгөө нэг товч танилцуулж. Намайг All-Zer гэдэг би олон дахь сургуулийг төгсөөд тэгээд саяхнаас Facebook гэх компанид зар сурчлагын хяналт буюу ерөнхийдөө та бүгд өөрсдөө ингээд Facebook дээр ямар нэгэн зар үүсгээд ямар нэгэн байдлаар юмаа ингэж одоо бусдад өргөх гэж үзсэн бол заримдаа ингээд улаан мэдээлэл гарч ирдэг. Тэр нь болохоор Facebook-ийн чанарын хяналт гэсэн үг л дээ. Яг тэр баг фронт-энд инженерээр ерөнхийдөө ажилладаг. Ажлын туршлага маш нэмгэн 6 сарын туршлагатай. Тэгээд ерөнхийдөө ажил хайж 3 компанитай ерөнхийдөө ярьж исэн. 3 компанитай ерөнхийдөө ажиллаж исэн гэсэн. Тийм болохоор туршлага нэмгэн тэгээд энэ яриаг өгөхөд би бэлтгэл хийгээд яаж ярина гэж ерөнхийдөө мэдээлэл хайж эхэлсэн байхгүй. Тэгээд надаас илүү туршлагатай яг миний замаар өмнө ингээ явсан зөндөө олон монголчууд байгаа. Тэднийхээ туршлагыг ингээ ерөнхийдөө хайж эхлэхэд Amazon-ы Амар баяр гэж залуу өөрийнхөө туршлагыг ерөөсөө айгүй сайхан бичсэн байна. Амар баяр болохоор Amazon компанид DevOps гэдэг мэргэжлэр ажилладаг. Ерөнхийдөө 6-аас дээш жилийн туршлагатай. Ерөнхийдөө ажил хайж 10-аас дээш компанитай харилцсан. Тийм болохоор надаас хамаагүй туршлагатай, хамаагүй мэдлэгтэй байсан. Тэгээд би Амар баярын ер нь блогоос ерөнхийдөө энэ яриагаа сэтгэл авсан шүү гэж хэлмээр. Блог нь тэр Амар баяр blogspot.com илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөндөө байгаа. За тэгээд ерөнхийдөө IT-ийн ажлын байрнууд нь 2 үндсээ одоо хэсэг хуваагдана. 3 ч гэх юм уу. Ерөнхийдөө хэмжээгээр хамаараад Акул компаниуд гэдэг 10-аас дээш мянган ажилчтай. Тэгээд ерөнхийдөө том компаниудын ингээд баг ингээд худлаа авчдаг тийм компаниуд байгаа. Акул компаниудын тоог өмнө сая нэрийг би сая хэллээ. Тэгээ өшөөс жижиг дунд компаниуд гэдэг 100000-аас доош 500-аас дээш юм ажилчтай. Тэгээд тэр хэсэгт аль нэг дунд нь байгаа нэг компаниудыг ерөнхийдөө ангилж болж байгаа. Эсвэл тэрнээс баг жижигхэн компаниудыг гарааны бизнесүүд үзүүлээд байгаа. Тэгээ яг энэ компаниас баг хамаарахгүйгээр энэ нөгөө IT-ийн одоо компанид орох босох нь ерөнхийдөө нэг төстэй процессор яваад байгаа. Тэгээд өшөөс
өөр нэг байдлаар ангилалт нь болохоор ерөнхийдөө энэ компаниуд орохын тулд шууд тэр компанитайгаа харилцаад хүний нөөцөд нь өргөдлөө явуулаад энэ ажлын байрыг горилж гинэ, энэ ажлын байр нь ч ормоор байна, энэ миний туршлага байна, намтраа байна гэж явуулж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар ингээд нэг хүний нөөцийн тусгай мэрэгчлэлтэй компаниуд байдаг байхгүй юу? Гадныхныг авчираад ингээд IT-ийн компаниуд зуурчилж өгдөг. Тэгээд тэр нь болохоор шууд ба шууд бус гэдэг хоёр ялж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ерөнхийдөө хамгийн ихний юм зүйлүүд гэж та бүхний өөрсдөө ч ажлын намтар манайхан болохоор CV гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Америк болохоор ихэнхдээ резюме гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор нэгээс 3 удаа өөрийн чинь юу хийсэн яг намтар байхгүй. Гэтэ IT-ийн яг салбарынханд болохоор арай өөр зүйл дээр анхаардаг юм. Тэгээд тэр би ялгааг нэг жоохон тодруулаад хэлхийг бодъё. За ерөнхийдөө байдаг юмнууд нь мэдээж өөрийн чинь нэр, овог ус гэх мэтчлэн зүйл байх хэрэгтэй. Гэтэ одоо өөрийнхөө суурьшдаг хаягийг тавихаас илүүгээр баг имэйл хаягаа тавих нь IT-ийн салбарын чухал. Жишээ өөрийн чинь боловсрол болон бусад онлайн мэдээллүүд бас тавих аягүй чухал байдаг. Яагаад гэвэл хэрвээ яг тэр компанид ажиллагаа оролцож байхдаа чи зөвхөн өөрийгөө би Монголд ийм хийж исэн гэхээс илүүтэйгээр миний Монголд хийж исэн ийм энэ байна, энэ линкээр ороод зэрэг гэх юм бол арай өөр үрдэж чаддаг байхгүй. Тэгээд бишээ бас ингээд тэр резюме CV гэдэг тэр өн дээр ч байгаа ихэнх 50-аас одоо баг дээш хувийн мэдээлэл нь өөрөө ч яг ажлын чинь туршлага байгаа шүү дээ. Ямар компани, ямар орон тоонд бэ? Хизээнээс хизээ хүртэл ажилласан бэ? Гэтэ монголчуудын нэг гаргадаг алдаа нь бид нэр ингэсэн гэдэг байхгүй. Бид нэр энэ прожектыг ингээд амжилттай хэрэгжүүлээд одоо тэднэрөөр олсон. Тэхийн оронд Америкууд болохоор би гэдэг байна. Би энэ төслийг амжилттай болгоход нь би одоо орлуулалт дээр тэднэрний тим төсөл хэрэгжүүлж ийсэн. Эсвэл энэ программыг би бичихт нь ерөөсөө back-end-ийн системийн PHP дээр бичээд front-end-ийн юм дээр бичижсэн ч юм уу. Өөрийнхөө хийсэн юмыг гаргаж бичдэггүй юм нэг алдаа байгаа болов уу. Тэгээд өшөө бас IT-ийн салбарын нөгөө өөрсдийнхөө мэддэг юмнууд ингээд амар гаргаж шийдэх хэрэгтэй. Би PHP юу ингээд бичдэг юм. Тэгээд тэрнийхээ төвшөнд ингээд гаргаж за би энэ 5 сар турш ингээд судалж байгаа. Юу дундаж төвшнийг гэж боддог. Эсвэл би энэ хэлийг нэг 2 жил судалж байгаа. Дөнгөж юм хийж судалж байгаа юм. Тиймэрхүү маягаар гаргаж ирэх хүмүүс илүү ойлгомжтой тодорхой байдаг. Зүгээр ингээ үг бичдгээс нь өөрөө төвчнийг гаргаж. Тэгээд түрүү нөгөө хэлсэн онлайн байдлаа гэдэг. Хүн өөрийнхөө яг хийсэн юм нөгөө одоо манай IT-ийн салбарын чинь ингээ онлайнаар гаргаж болдог. Тэр нь аягүй гоё. Тийм болохоор тэрнээсээ гадна энэ нөгөө өөрийнхөө CV-г онлайнаар тавьдаг зөндөө олон сайтууд байдаг болцсон. Одоо тэгээд та бүгд тэр мэдж байгаа LinkedIn-ийг хэрэгжилж ажилд ордог болсон. Аягүй их болцсон. Ханарын зарим нэг бол LinkedIn хэрэглээд дараагийнхаа ажилтныг хайж байгаа ч юм уу тийм. Тиймэрхүү байгаа. Тэрнээс гадна зөндөө олон Monster, Career гэсэн сайтууд байдаг. Тэр болгон дээр ер нь хүн ажил хайхтаа заавал өөрийн гэсэн мэдээллийг оруулсан байх нь шаардлагатай. Тийм. Тэгээд ерөнхийдөө хийсэн ажлын намтар түүхээ ямар блог өөрийнхөө сонирхсан блог юм уу авдаг зургнуудаа ч юм уу өөрийнхөө вебсайтаа ч юм уу тиймэрхүү байдлаар хүн өөрийгөө гаргаж үзүүлээд зөвхөн нэг цаас гэхээс нэг цаас байгаа шүү дээ. Энийг танилцуулах гэсэн тэр хүний нөөц тийм газар очихоо. Тэрнээс илүүтэйгээр энэ хүн хэн бэ гэдгийг илүү гаргаж харуулдаг байхгүй. Тийм болохоор онлайн мэдээлэлүүд аягүй чухал байдаг. Чи бас хүмүүс зарим хүмүүс өөрсдийн Facebook, Twitter гэх мэт зүйлийг оруулсан. Тэр нэг чухал биш. Гэхдээ заримдаа хүмүүс шалгадаг. За тэгээ өшөө бас нэг товчондоо жоохон ингээд ингүүл зүгээр гэж хэлэхэд ерөнхийдөө маш товч тэр нь болохоор нуршиж болохгүй. Ерөөс илүү үг байхгүй. Тэгээд биш бас тодорхой. Тэгээд тэр нь болохоор яг хийсэн юм аа. Би юу хийсэн бэ гэдэг юм шиг байна. Тэгээд өшөөс нөгөө түлхүүр үг хэрэглэнэ гэж байна. Америкт нөгөө ажил хайж байгаа улсуудын хамгийн одоо нэг хэцүү юм баг 1000 гаруй хүмүүс ажлын нэг ажлын орон тоон дээр баг хөрвөлөө явуулдаг. Тийм болохоор нэг одоо резюме CV-г уншиж байгаа одоо хүний нөөцийн ажилтан зүгээр 15 секундэд тийм үг шууд хэлдэг. Тэгээ тийм бол дараагийнх руу ороо. Тэр хүний 15 секундэд ерөөсөө уншиж яхад хамгийн гол нь түлхүүр өмнөд наах хэрэгтэй байна.
Тэгэхээр түр үгээ өөрийнхөө хайж байгаа ажилтай аль болох ойролцоо, аль болох гаргаж үчих хэрэгтэй гэж байна. Ямар байныг хэлж байгаагаар ерөөс 60-аас 70% нь бол тийм байх хэрэгтэй. За би энэ ажлыг хийнэ гэх юм бол тэр ажил чинь өрсөлдөлтийнх нь 60-аас 70% нь таны одоо CV-нд байж байгаа хэрэгтэй гэж байна. Энийг түрүү би хэлсэн. Тэгээ өчөө бас нөгөө манайхан ч бас жоохон буурах дуртай. Тэгээд янз янзын юм худлаа мэдээлэл оруулчихдаг. Магадгүй. Өө би юм хийж хин чадахгүй юм чинь гэх юм бол бас болохгүй. Сургууль мургуулаа хийсэн ажил айгүй зөв бичих хэрэгтэй. Дараа нь олж авах нь болохоор ингээд нөгөө за хийжсэн юм а яриараа гэж яг ингэв хүмүүс чинь буцаа хэлсэн юм а сайн ярьж чадахгүй. Айгүй хурдан баригдчихсан. Энд дээр их анхаарал. Тэгээд мэдээж үг үсэг өгүүлбэр зүүн алдаа мартаа хүмүүс гаргадаг. Гэхдээ манай IT-ийн салбарын бус салбарын нэг бодлоо арай жоохон зөөл гэж юм. Амар тэгээд ерөөс уншиж болохгүй тийм резюме CV-н дээр ороод ирэхэд яг үнэн хийсэн юм нь одоо жишээ нь ингээд би тийм компани зарцсан гэж хэлж байгаа хүний өөдөөс чи энд нэг үг буруучсан байна гэхгүй. Хийсэн юм нь тэр үг үсэг өгүүлбэрийн албан насны хамаагүй л гэсэн. За тэгээд ерөнхийдөө энэ том компанид ороход гол анхаардаг юм нь ерөнхийдөө техникийн ярилцлага гэдэг байна. Тэгэхээр би дараагийнхаа ерөнхийдөө ярилцлагын одоо процесс нь ямар юу байдг вэ? Тэгээд чи бас юу энэ дээр анхаарах уу? Товчхон ярив. За энэ ер нь миний хамгийн их одоо мэдээлэлтэй хуудас. Тэгэхээр энийг ерөнхийдөө ингэж ангилсан нь болохоор яг ингээд үе дараалалаар байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ямар ч компанид ажилд ороход бол мэдээж нэгдүгээр хүн өөрийгөө таних хэрэгтэй. Тэгээд ихэнхдээ тэр анхны харилцаа нь бол ерөнхийдөө имэйл юм уу, фейсбુક юм уу, эсвэл LinkedIn-ээр явагдаж байгаа. LinkedIn дээр үүсэж байгаа таны дараагийнхаа орох компани үе нөөцийн ажилтнтай үүсгэж байгаа тэр мэдээлэл чинь таныг тэр хүн таниулж байгаа хамгийн анхны алхам. Тэрийг зөв хийхгүй болохоор дараагийнх нь шатны юмнууд нь жоох сайн явагдахгүй талууд байгаа байхгүй. Тэгээд мэдээж би танай компанид ажиллах гэсэн юм. Миний нэрийг тэр гэдэг. Энэ миний ажлын намтар байна гэдэг ингээ явна. Дараагийнх нь болохоор ерөнхий ярилцлага. Энийг болохоор phone screen гэж нэрлэдэг байгаа. Тэр нь болохоор өөрийн чинь ерөнхий мэдээллийг болон тодруулга авах юм. Биш бас тэгээ цаг зав тэрийг асуусан тийм. Яг 10 минутын л яриа байгаа. Тэр нь тэгээд WhatsApp юм уу, Skype юм уу янз янз юм байна. Тэгээ миний анхаарах гэдэг юм нь болохоор 3 4 дугаар шат. 3 дугаар шат нь болохоор technical interview гэж нэрлэж байгаа. Гэтэ энэ нь анхны шатны. Анхны шатны гэдэг нь болохоор утсаар юм уу, онлайнаар явагдана. Тэгээ гол танаас харж байгаа юм нь болохоор та ямар нэгэн бодлогыг хурдан бодоод програмчлж чадахгүй л гэдгийг харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ихэнхдээ алгоритмын талын тийм асуудал байдаг. Нэг нь болохоор ерөөсөө нэг 40-45-аас цагийн хугацаатай тэгээд бараг 2-3 дараалж явагддаг. Үе шатн тийм нөх. Тэгээ мэдээж ерөнхийдөө техникийн асуудал болохоор алгоритмын он, үйлдвэрлэлийн системийн он тэгэл database гэх мэтчлэн гэдэг зөндөө олон юм багсан л та. Тэгээ тэр талаар би дараагийн хуудсан дээр арай дэлгэрэнгүй. Дөрөвдүгээр шат нь болохоор за энэ хоёрыг энийг давлаа гэдэг юм бол за таныг би одоо компанид авчираад манай компанид яг ажиллаа хийж чадах юм уу? Багаш ингээд за ажил дээр ажиллаа хийж чадахгүй гэдгийг дүгнэх тийм хамгийн чухал, хамгийн одоо хэцүү тийм үе шатны байдаг байхгүй. Тэр нь болохоор ерөөсөө 4-өөс 8 техникийн ярилцлага дараалаад нүүрт болсон. Тэгээ нэг болгоно 45-аас цагийн хооронд. Тэр ерөнхийдөө бүтэн өдөр нэг компани дээр өнждөг байхгүй. Ерөнхийдөө компаниуд ингэж өндөр шалгуураар одоо яадаг шалтгаан нь болохоор ямар нэгэн тийм нэг өндөр түвшний хүмүүс авах гэдэг байгаа. Нэг тийм тодорхой түвшин тогтоочод энэс дээш хүнийг авмаар байна гэсэн тийм шалгууртай. Тэгээд хүмүүс нөгөө энэ процессыг сайн мэдэхгүй болохоор тэгээд энэ шалгуур жоох өмнө нь унчаад байгаа байхгүй. Тэгээд миний гол зорилго болохоор эвлэх мэдээлэл өгснөөрөө та бүхэн одоо хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд дэлхийн зах зээлд оролцъё гэх юм бол илүү их тийм мэдээлэлтэй илүү их бэлтгэлтэй оросол гэж бодож байна л даа. Тэгээд хамгийн сүүлд мэдээж ажлын байр авчих юм бол таны цалин хөлс хизээ их үү гэх юм зүйлийг ярилцдаг. Энэ бол уртсаар юм уу имэйлээр ярилцж байна. За тэгээд хэлсэн энэ 3 4 дугаар шат нь хамгийн хэцүү. Тийм болохоор яг ингээд энд аюул бэлтгэл хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд миний бодлоор нэг 2 3 өөрийнхөө хүчээсэн туршлаган дээр үндэслээд юм уу
Амар баярын өөрийнх нь хэлсэн дээр өшөө энэ талаар ерөнхийдөө судалсан зөндөө олон онцгой байгаа. Ном, блогууд, тэгээд айгүй олон мэдээлэл англи хэл дээр, монгол хэл дээр тодорхой төвшөнд байдаг байна. Тэгээд тэр талаар нэг товчхон ярих гэж бодож байна. Энэ техникийн ярилцлагууд нь болохоор алгоритмын асуудал айгүй их асуудаг. Тэгээд тэр нь болохоор алгоритмын үндэс гэдэг та бүхэн заримх нь авчиж хичээлэл байгаа хэрэг тийм. Энд дээр асуудаг ерөөсөө хоёртын хаал, динамик програмчлал, эрэмблэлт хаал зэрэг алгоритмууд тэдний анализ гэдэг зүйлсийг ерөөсөө олчлон хардаг. Тэгээд өшөө бас тэгээ мэдээллийн нөгөө бүтэц болон хадгалалт гэдэг дата structure гэж ярьдаг тийм. Тэр нь болохоор массив юм уу, жигсаалт юм уу, дугаарлагдсан жигсаалт гэх мэт хоёртын мод гэдэг бас байгаа. Тэгээд өшөө тэгэл дараалал, SQL янз янзын технологи болон өөрсдөж мэдгийг чалгах зорилттой. Өшөөс асуудаг ихэнх асуудлуудын нэг нь болохоор үйлдлийн системийн онцтой одоо нэгэн холбоотой. Тэр нь болохоор өөр чинь хэрвээ ямар нэгэн програм бичиж тэр чинь ингээд бидний санахад хэрэг ачаал өгч юм уу тиймэрхүү зүйлсийг анализ хийх. Эсвэл одоо ямар нэгэн тийм олон multi threaded програм гэж ярьдаг. Тэр нь болохоор олон гүйцэтгэх програм шиг гэдэг байгаа. Бидний хоорондох ингээд нэг хоорондоо солилцох төр зүйлсийг ингээд бодож чадж байна уу. Ерөнхийдөө хичээлүүд дээр үздэг юм аюу. Тэгээд мэдээж веб бол хийж аяар одоо ноёлж байгаа болохоор веб болон вебийн протоколууд аюу. Тэгээд энэ талаар ерөнхийдөө зөндөө олон хүмүүс судалсан байдаг болохоор гой гой номнууд байдаг. Тэрвээ сонирхож байгаа бол яг энэ cracking the coding interview гэдэг миний өөрөө бас нэг уншиж ирсэн ном. Бас амар баяр бас уншиж ирсэн юм шиг байна. Энэ ном аюу хэрэгтэй. Ингээд энэ асуудлуудыг аюу ингээд цэцтэй бадаад ангиж хэлсэн байдаг. Энэ номыг хэрвээ Монгол дээр гаргах юм бол тэр аюу хүмүүст хэрэгтэй ном болох байх. За тэгээд ямар нэгэн асуулт байна уу? Би болохоор өөрөө Германд уулуурхан жилээр мастер сурдаг. За дараа нь болохоор MBA-ээр Америк сурах бодолтой байгаа. Өнгөрсөн жил 9-10 сард Бостонд байсан л да. Тэгээд MIT-д очиж үзчихсэн. Яг хичээлдэн сууж байгаагүй. Германд бол инженерүүд нь Монголын инженерүүдээс юугаараа ялгаатай гэхээр илүү практик тал руугаа практик илүү шахаад өгдөг. Онол бол манайх бол баг илүү гарцсан гэж хэлж болох ба. Инженерээр сурдаг хүн болгон MIT-г бол тийм мэднэ. MIT-д өөрөө сурдаг гэсэн яг юу MIT-г тийм нэр хүндтэй болгоод бусдаас ондоод байдаг юм бэ төгсөгчдөө. Тэрээс бас. Яг би сургуулаа хэлэх юм бол манай сургууль одоо бусад сургуулиудаас гол давуу тал нь болохоор судалгааны их сургууль гэж явдаг. Судалгаа гэдэг нь болохоор зөвхөн энэ нөгөө 4 жилийн бакалаврын түвшин биш бүр нөгөө дараагийн түвшний докторийн түвшинд хийдэг судалгаагаараа Америкийн засгийн газраас авдаг хэмжээний хэмжээгээр ерөнхийдөө Америкт баг ихний урд орох. Тийм болохоор судалгаа хийж байгаа тийм нөгөө нэг судалгааны лабораториуд манай оюут бол айгүй бараг 1-2 дугаар курсээр оролцохыг боломжтой байдаг байхгүй. Тэр боломж ерөнхийдөө манай сургууль нэлээд тодорхой төвшин нэрийг гаргах юм болов уу гэж боддог. Хоёрдугаар тэр нөгөө практикийн асуудлыг ярьлаа. Тэр практик болохоор одоо бараг л авч байгаа анги болгон дээр ингээ нөгөө группээр хийх төслүүд байдаг байхгүй. Энэ бодлогыг ингээд энэ нэг ямар нэгэн асуудал ингээ өгч тэрийг ингээд багаар ажиллаж байгаа програм бичээд тэгээд тэр нь болохоор яванд нөгөө practice skill-ийг нь хөгжүүлдэг байхгүй. Тэгээд ажил дээр гарахаар тэрэндээ сурсан одоо хүнтэй харьцах юм уу. Одоо за ингээд төслийн менежертэй ярьлаа ямар хуу төвшөнд ярих уу, хамт ажилладаг инженерүүдтэйгээ ямар хуу төвшөнд ярих уу гэдэг тэр нөгөө хүний нөгөө харилцааных юм аягүй сурах юм болов уу гэж боддог байхгүй. Тэр талаар би Монголд яг ямар шүү төвшин заадаг мэдэхгүй. Яг онл төвшөндөө манайх бол илүү даваад гарсан гэдэг нь би бараг л мэдгүй тийм байж магадгүй л дээ. Манайх бол онл талдаа аягүй одоо гүнзгий заадаг шүү. Тэгээд иймэрхүү тал бол байгаа бахал. За баярлалаа. Өөр асуулт байна. Та одоо анхнаасаа ингэж программист болно гэж боддог уу? Нөгөө би нэг хэлгээд нөгөө энэ сургуульд ороод программист болъё гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр ерөөсөө миний программист байсан туршлага бол ерөөсөө айгүй нэмгэн. 4 авсрал 6 жилийн программист гэж байгаа байхгүй. Яг гол нэг суурь мэдлэг математик суурилсан байсан болохоор нөгөө лог аналитик чадварууд нь
надад байсан гэх юм уу. Тодорхой биш. Тийм болохоор айгүй тийм сургууль хялбар. Бас тийм ч болохоор би нөгөө Монголын математикийн боловсруулалтаас газар тутгааргүй юм байна. Тийм дүнлэн төрсөн байхгүй. Энэ сэдв болохоор та хэд дэлхийд гарахад бэлэн үү гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо бүгдээрээ нэг 10,000, 20,000 те магадгүй 100,000 болоо бүгдээрээ ингээд дэлхийд гарна гэхээр бүгдээрээ гадны компанид авчиж ажиллах хэрэгтэй юм уу? Гүү. Яг тэр одоо гадаад ажиллаж байгаа хүмүүсийн одоо нэг бид нар нэг л гоё л хараад байна л да. Яг тэр зовлон жаргал одоо нэг одоо хамаатан садан гэр бүл найз нөхдөд хол байгаа шүү дээ. Заавал тэгж ажиллах хэрэгтэй юм уу? Эсвэл энэ ч байхдаа яг гадшаа гарч явуулахгүй гэж. Тэр талаас За инженер байхдаа гадагшаа гарч ажиллаж бол. За юу гэмээр чинь. Энд ажиллаад гадагшаа гарахгүй байх 100% боломжтой шүү дээ. Энд чинь нэг компанид ороод IT-ийн чиглэлээр хэдэн компани байгаа шүү дээ. Тэр үл ерөөсөө 100% боломжтой. Яагаад хүмүүс гадагшаа гарах гээд байна гэхээр миний хувьд нэгдүгээр боломж. Нэг хүн програмчлаас илүү цаашаа одоо өөрийнхөө юмыг хийнэ гэж бодож байгаа улсуудад боломж жоохон ингээ хаагбал болчтой байхгүй. Боломж гэдэг нь болохоор нөгөө хэлний болгоно тэгэхээр хүмүүстэй танилцах зүйлс нөгөө гадаадаа илүү. Тийм болохоор хүмүүс тэрийг хүсдэг юм баг. Хоёрдугаар болохоор юу? Цалин. Цалин бол амьдралын хангамж гэх юм уу да. Одоо хэцүү жишээ авах тэгэл энд ажиллаад болно л доо. Тэгээд гол нь нөгөө гадагшаа гарахаар яванд нөгөө хүүхдүүдтэй хэрэгтэй юм уу те. Хүмүүс тэгж боддог байхгүй. Тийм болохоор ер нь тэр хоёр зүйл дээр л үнэхээр хүмүүсийг гадагшаа гаргаж болж байгаа. Гуравдугаар би одоо хотод нөгөө экосистем хамаагүй сайн болчих юм бол наад асуудал чи аль болох ингээд багасаад байна. Экосистем гэдэг нь болохоор одоо шинэ компани үүсгий гэж бодож байгаа улсууд нөгөө хөрөнгө оруулалтын зах зээл нь сайн ч юм уу. Эсвэл тэгээд нөгөө дараагийнхаа төвшөнд хөхөд нөгөө хүний нөөц нь бас сайн ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд асуудлууд нь шийдэгдэх юм бол хүмүүс гадагшаа гарыг гэж хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор яг ингээд гадагшаа гарч байгаа гол шалтгаанууд нь нийгмийн нийгмийн суурьтай. яг гэхдээ энэ IT-ийн салбарын болохоор нэг Монголд байгаа компаниуд гадагшаа яг зах зээл рүү бизнес эрхэлж болох юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгж байгаа компаниуд зөндөө байна. Энд байгаа ихэнх IT-ийн компаниуд нь ихэнх биш байна. Нэлээд олон IT-ийн компаниуд нэг аутсорсинг хийдэг шүү дээ. Тэгжиж нөгөө өөрсдөө нөгөө ядаж нэг юугаа оруулж байгаа шүү дээ. Хөрөнгө салингаа тавьж байгаа гэж яриад байна. Тэгчээд дараа нь өөрсдөө сонирхсан энэ гоё юм байна гэсэн юм дээр ажиллаж байгаа хэлж байгаа байхгүй. Тийм болохоор тэр модель чинь ер нь бол Монгол бараг хэрэгжээ явж байгаа модель. Үлдсэн баяраас нэг асуулт байна. Цаг амгаа захирал хэллээ шүү дээ. Ерөнхийдөө яг боловсрал суур боловсрал гэж хутлаа гэдэг. Үлдсэн баяр болохоор MIT төгссөн тийм ээ. Тэгэхээр MIT-гээс өмнө бол Монгол боловсрал эзэмшсэн. Тэгэхээр Монголд одоо яг ингээд дунд сургуулийн боловсрал эзэмшээд MIT-д очиж чинь тий. За ер нь бол цаашаа бол инженер болно гэсэн зорилготой ингээд очиж байгаа тий. Тэр Монголын яг энэ ерөнхий боловсролын систем ер нь яг хэр гэж бодож байна. Монгол одоо яг дэлхийн түвшин жишээ нь MIT-д очиод үзэхэд бол хуу хүний хичээл зүтгэл чухал байна уу? Эсвэл үнэхээр яг Монголын боловсролын систем сайн ажиллаад чамайг сайн бүтээгдэхүүн болгож одоо гаргасан байна уу те? Бид нар ер нь юу гэж бодож байна? За миний хувьд бол Монголын боловсролын системийг ер нь дэлхийн ихэнх орнуудтай харьцуулахад нэг дутаад байхгүй гэж боддог. Ялангуяа одоо компьютерийн чиглэлээр инженер болох байгаа улсуудад суурь нь болдог математикийн чиглэлээр бол Монгол улс ер нь бол сайн боловсролтой. Орос школтой болохоор тийм ч юм уу. Ерөнхийдөө Монгол улсын математикийн боловсрол бол маш сайн. Маш гэж хэлэхгүй. За ер нь бол сайн. Тэгэхээр ерөнхийдөө математик суурьтай одоо хэдэн 10 жилийн хүүхдүүдээс яг инженер компьютерийн чиглэл рүү орж байгаа нэгдүгээр цөөхөн байгаа нь инженерүүд цөөхөн байгаа гол шалтгаан болов уу гэж миний боддог байхгүй. Тэгээд яг ингээд боловсрлоо сонгох үедээ хүн болгон би программист болноо. Яагаад вэ гэхээр программын мэрэгжил чи айгүй гоё мэрэгжил байхгүй гэдэг тийм бодол айгүй цөөхөн. Таньдаг хүмүүстэйгээ ярихад тэр нь цөөхөн. Тэгэхээр миний хувьд болохоор суурь нь байгаа яг нөгөө хүмүүс ингээд татлах чанар нь жоохон бага байгаа юм болов уу гэж. Би өөрийнхөө хувийн бодлоор надад хариулчих гэж бодлоо. Ерөнхийдөө миний бодлоор яг том зах зээл Монгол компаниуд гарахад дутагдж байгаа юмнууд нь
зээлээ ойлгохоос гадна энэ амгаахын хэлснээр итгэлцлийг үүсгэнэ гэж байгаа. Тэрний гол нь болохоор нөгөө хэл, харилцаа багтаа. Харилцаа болохоор харилцааны үндэс нь болохоор хэл. Тэгээ монголчууд монгол хэлээр тэр англи хэлээр ярьдаг улсуудтай ярьж бизнес хийхийн тулд тэр улсууд шиг англи хэлээр ярьдаг. Бүр тэгээд тэд нартэй бүр яг тэр улсуудтай ингээ яг их хэлтийн хэлээр ярьж байгаа юм шиг тэгж ярьдаг үеж тэр улсуудын итгэлцлийг олж авна шүү дээ. Тийм болохоор ингээ ямар ч компани бизнесээ гадагшаа гаргахын тулд тэр нөгөө гаргаж байгаа зах зээлтэй ингээд бүр өөрсдөө яг тэр хэлээр нь гаргаж танилцуулахдаа манай монголчууд жоохон тутамгүй байт юм болов уу гэж байна. Яг гэхээр яг ингээ англи хэл дээр манай бүтээгдэхүүнийг аваа гэж хэлэх нь өөр монгол сурсан англи хэлээр манай бүтээгдэхүүнийг аваа гэж хэлэх нь өөр яг тийм нөгөө стандарт нь яг нөгөө яг тэр улсуудын түвшинд арай хүрээгүй юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр хэл миний хувьд бол тэр том хаалт бол хувь нь л сод. Тэрнээс одоо би нэг жишээгээд ярьчих л да. Тэгээд одоо Америкийн одоо лаглаг сургууль сурсан гэсэн мөртлөө одоо Монгол сурсан оюутнуудаас тутмаг мэдлэгтэй болсон зөндөө байгаа шүү дээ. Ягаад гэвэл Монгол сурсан оюутнууд илүү тийм юу мэр чинь мэдлэг одоо мэдлэгээр өссөн ч юм уу илүү өөрсдөө ажиллах чадвартай байж болно шүү дээ. Тийм шүү. Ерөнхийдөө тиймэрхүү тохиолдлууд ажиглагдж байгаа шүү дээ. Би одоо энэ шиг аягүй авах байхгүй. Манай Facebook компанид ажилладаг хонгор гэдэг инженер та нарын зарим мэддэг гэж магадгүй. Юу Монгол төгссөн шүү дээ. МКС-ийг төгсөөд тэр залуу болохоор ерөнхийдөө нөгөө мэдлэг Монгол яг өөрийгөө дайшлах ямар төвшөнд хүрч болох гэдгийг ерөөсө харуулсан байхгүй. Дэлхийн за нэг ихний 500 шилдэг кодер орсон. Тэр нь болохоор нөгөө юу кодын алгоритмын спорт алгоритм гэдэг байхгүй. Тэрний дэлхийн 500-д орсон улаан кодер гэж байна. Монголоос тэгээд одоо тийм алгоритмдаа сайн зөндөө олон улсууд байгаа шүү дээ. Тэр хүн бол ерөөсө тэрний одоо ганц аудит нь мэдээж өөрсдөө ажилласан л байгаа. Тэгэхээр тиймэрхүү улсуудтай дэлхийн 500-аас доошоо зөндөө олон дэлхийн улсууд байна шүү дээ. Тэр улсууд багадаа ажилласан уу гэвэл үгүй. Гэхдээ мэдээж илүү дайчилж болж байна гэдэг нь тэгэхээр монголчууд ерөөсө тусах ямар ч байна. Би надад чинь Google дээр өгөө гэж нэг нэр өгөөд байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө би яг нөгөө манай салбарынхны цалингийн одоо тийм ерөнхий мэдээллийг өөрөө яг Google гэж үзэж байгаагүй ч гэсэн өөрт чинь Google дээр ингээ хайгаад үзэж болно та. Гэхдээ миний бодлоор дунд чинь яг бакалавртай ч юм уу тэгж эхэлж байгаа улсууд цалингийн яг нөгөө аль хотод тэр компани байгаагаас хамаардаг байхгүй. Одоо Америк чинь нөгөө нэг янз янзын том хоттой тэгээ нөгөө том жижиг хотын ялгаа. Тийм болохоор амьдралын өртөг өөр. Тийм болохоор энэ нөгөө нэг тэр мэдээлэл нь асарт нөгөө нэг өргөн нөгөө standard deviation гэж ярьдаг. Тэр нь айгүй их. Тийм болохоор би нэг тоо хэлэх нэг чухал биш. Тэр нь олон тэр нөгөө ямар шууд distributionтэй байд юм бэ гэдгийг ойлгох нь зүг байдаг байхгүй. Нөгөө юу яг амьдралын нөгөө хэм маяг гэх юм бол өдрөөс өдөрт айгүй өөр. Яг 7 хоногийн яг хуваар гэх юм бол арай тогтмол гэх юм уу. Одоо миний хувьд болохоор 1-2 дахь өдөр дандаа нөгөө багийн уулзалт нь болохоор энэ өнгөрсөн 7 хоногт юу болсон? Энэ 7 хоногт хин одоо жижигүртэй байгаа вэ? Болон тэгээд ерөнхийдөө энэ 7 хоногт болж байгаа чухал юмудаа ярьдаг. Тэгээд ерөнхийдөө 3-аас 4 дэх ч юм уу 3-аас 5 дахь өдрөд голчсон нөгөө код бичдэг. Код бичгтээ болохоор манай компани гол соёл нь болохоор нөгөө өөрийнхөө сонирхсан юмыг бичиж явах хэрэгтэй. Тийм болохоор 80%-ийнхаа кодыг мэдээж гол ажилдаа зарцуулж код бич. Үлдсэн 20%-ийнхаа цагийг болохоор сонирхсан гадуурх тийм өөрийнхөө сонирхлын тийм нөгөө прожектын дээр зарцуул гэж хэлдэг байхгүй. За тэгээ код бичиж байгаа цагаа харах юм бол ерөнхийдөө миний хувьд дөнгөж эхэлж байгаа ажил чинь болохоор нэг 60-аас 60% нь баг код бичин, 40% нь болохоор код уншина. Уншина гэдэг нь болохоор дата одоо код бейстэйгээ танилцсан. Тэгээд хүмүүс яаж хийдгийг уншина. Тэрнийг ингээ зааварчилгаа байгаа зөндөө болоо вики байгаа. Тэрийг тэгээд уншина. Ерөнхийдөө тэгж ингэж хийж байгаа. За үлзий хоёроос эхлээд ерөнхийдөө өнөөдрийн хэл зүйлэгтэй холбоотой тэгээ энд ирсэн ер нь юу гэж хэлье гэж бодож ирвэ те. Тэр зүйлсүүдээ хэлж гэж үсэх байна. Тийм миний одоо цусганд дурдсан гол санаа бол ерөнхийдөө Монголын одоо дараагийн төвшөнд хүрсэн гэх юм уу. Дэлхийн хэмжээнд гарсан олон программист болон
IT-ийн бусад чиглэлийн мэрэгчлэнүүдтэй болохын тулд нөгөө энэ боловсролтой л аягүй их тийм хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр нь болохоор их дээд сургуулиудын түвшинд болон бас дунд сургууль, ахлах сургуулиудын түвшинд хиймээр байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө тодорхой түвшинд мэдээж боловсролын яамаа тэр юм хийж байгаа шүү дээ. Саяхнаас 6 сарын 4 сарын 1-нд нөгөө нэг хугацаанд дуусгаар нэг судалгааны магистр докторантурын судалгааны тийм нөгөө тэтгэлэг байгаа байхгүй. Их мэтчлэнгээр нөгөө ихтэй сургуулиудаа дэлхийн нөгөө нэг судалгааны сургуулиудад алдартай тийм сургуулиудад ингээ ямар нэгэн байдлаар ингээ таниулж мэдчихийж энэ гадаадын компаниуд MOIS, MKS, TMS гэх сургуулиудаас ирж дараагийн ажилд нь хайдаг болох байхгүй. Тэрний гол үндэс нь ерөөсөө нөгөө их сургуулиуд байгаа байхгүй. Монгол улс ямар нэгэн тодорхой түвшинд тэрэндээ хөрөнгө оруулалт хийж байгаа тэр үл мэдээж зөв болох нь мэдээж тэр эрчимжүүлээ сайжруулад явах тийм асуудал зөндөө л байгаа. Дунд сургуулиудын түвшинд болохоор аль болох эртнээс хүүхдүүдийн нөгөө сонирхлыг төрүүлэх юм хэрэгтэй байгаа байхгүй. Зөвхөн програмчлал биш ч гэж юм. Яг програмчлал гэдэг зүйлийг хүмүүс ерөөсөө нөгөө гоо сайхан гоё гэдэг утгаар нь ойлгохгүй. Ерөөс нийт нийлгээд яг ингээд за чи программистаар дэлхийн авраг болоо гэдгийг за чи олимпиад медаль аваа гэж хэлэх хүмүүс монголчууд шал өөр хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм соёлын ялгаа. Тийм болохоор нийтээрээ программист, компьютер сайенс дэлхийн 21-р зууны ноёлж байгаа энэ IT-ийн салбар үнэхээр гоё шүү гэдгийг монголчууд бөөнөрөө ухаарах тийм юм хэрэгтэй байна. Тийм болохоор тэр нь болохоор аль залуучуудаа 10 жилийнхандаа бид нэг таниулж боловсролын талаас нь хэлэх хэрэгтэй байна. Тэгээд мэдээж Монгол улс зөв алхмуудыг зөндөө хийж байгаа, алдаж явах юм зөндөө байгаа. Гэхдээ зөв алхмуудаа тавиа явахад бол хэдэн жилийн дараа бас IT-ийн салбар, майнинг салбар хүн энэ юунаас гар томсол боломжтой байхгүй. Тийм зэрэг хамгаалц. Зөвхөн би нэг юм хэлээд өгвөл ер нь Америкт гэж ярьдаг цаг мөнгө чанар бүрээ гурван гээд бид тэрийг авах боломжгүй. Энэ бол бас хүмүүсийн сургалтын ч гэсэн бас адилхан юм. Чи хэрвээ цаг чанарыг авах юм чи их мөнгө төлөх хэрэгтэй болно. Хэрвээ чанартай цагийг цагаа алдыг гэвэл чи мөнгө хэмнээ гэсэн мэт урт хугацаагаар бас чанартай мэдлэг авах. Өнөөх нь болохоор хэрвээ чи чанартай бүтээгдэхүүн гаргах гэвэл цаг мөнгө хэрэг хоёр эсвэл аль нэгийг гаргах хэрэгтэй болж байгаа юм байна. Тэрийг бол энэ бүтээр их анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд ажилтаа сэтгэлээ сандах хэрэгтэй. Монгол хүмүүс байдаг юм бол яг өөрийн гэсэн сэтгэлээ санддаг. Хүний юм сэтгэл ханддаг. Яг ажил гэдэг чинь нэг чинь өөрийн гэсэн юм болоод ирэхээр чамаас өмнөхөр сандах юм байна. Тэгээд энэ хэлсэн хаач сэтгэлээс юм хийгээд явандаа төгөж байна. За, миний хөдөө сүүлийн хөлт харж байна. Нэг олон юм ярих болж байгаа. Бидний олон юм ярмаар байна. Ер нь ийм гэж бодох юм би. Нэг л юм. Юусе тааш залуусууд биш тийм. Юусе сургууль янз бүрийн одоо тийм энэ дэлхийн хажуугаар болж байгаа тийм эдийн засгийн хэмжээний үнэтрээ тийм улс төр мөр тийм хомжидны юу нэг тоохох сурах энэ залуусыг сургууль одоо өнгөрөөсөө тийм хэрэглэж байгаа. Тэгээс сурч чадах юм бол өөр хүрэх газар бол тодорхой. Тэр нь зүйл шиг санаад байна. Гурван онцгчтай маш их баярлалаа. Манай үйл ажиллагаараа дуусах байгаа төгсгөлд нь танилцах, нэтворкинг үйлчлэн зочдоос танилцах юм сешн хэсэг байгаа. Тэгээ ямар ч юм гарч ирж бас өөрсдөө санаа бодлоо хуваалцаж асуулт хариулт хийж залуучууд бас мэдээлэл өгсөн та маш их баярлалаа. Ингээд шинжилгээ технологи маркетинг зүйлс бас нэг урсгалын ер нь бол та дэлхийд харахад илүү ерөөдөө манай арга хэмжээ бол бид заавал энд байгаа залуучуудыг та дэлхийд харах ёстой гэдэг талаас хийгээгүй юмаа зөв. Тэнд байгаа манай одоо программистууд байна, одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс маань ямар хөө байр байдалтай байгаа юм бэ? Тэр мэдээллийг л бид нэр өгөх
зорилготой чөлөөт ярилцлага болж байгаа шүү. Бусдаар бол энд байгаа бүх хүмүүс та нар Америк руу явах хэрэгтэй ч гэдэг тэнд компани байгуулах хэрэгтэй гэдэг талаар бид нар яриаг байгаа. За тэгээ та бүхэнд баярлалаа. Алсаас Америкээс ирээд энэхүү үнэтэй цаг заваа биднэрт зориулаад тодорхой хэмжээний миний зүгээс яг энэ уулзалтын өмнө хэлжсэн 3 асуултаа би бол тодорхой хэмжээнд авчлаа. Та бүхэн энэ арга хэмжээнд эрэхтэй өөрсдийн гэсэн асуулт ирсэн баха. Тэрийг явсан болов гэж найдаж. Тэгээд нэг зочдтой маш их баярлалаа. За таа бүхэнд баярлалаа. Тэгээ одоо чөлөөтэй тэнд ус ундаа уух юм байна. Одоо ингээд чөлөөтэй уулзах. Тэгээ зураг татвал хүмүүс зүгээр.